Бид нар нэг жилийн настай хуулийн тухай, хуулийн өөрчлөлтийн тухай яриад сууж байна л да. Ер нь энийгээр сүүлийн шин эдийн засгийн харилцаанд орсноос хойш энэ 30 гаруй жилийн хөдөө аж ахуйн салбарын бодит байдлаа бид нар ер нь энэ Монгол улс нэг юм дүгнэж цэгнэж ярих гарцаангүй юм шаардлагал үүсчээд байна. Ер нь бид нар хаанасаа хаашаа явж байгаа юм бэ? Ямар үр дүнд хүрсэн? Одоо яг яах гээд байгаа юм? Яг одоо цөөн тоо ярил эдийн засагт оролцоо хөдөө аж ахуйн салбар малаж газар тариаланд одоо бүгдээрээ нийлээд эдийн засагт оролцоо 10 гаруй хувьтай болчихсон. Тэр салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин орлого улсын дунджаасаа хэд дахин доошоо болчихсон. Бүтээмж технологи гэдэг зүйлийг тэр салбарт нэвтэрдэггүй, тэр салбарт хөшөөрөгддөггүй нэг ийм л одоо салбар бий болоод юм. Одоо үндсэндээ баг ингээ хоцрогдлын туйл болчихлоо. Төр засгаас гой юм ярьдаг бид нэр дэмжиж гэн гэдэг төсөл хөтөлбөр олон зүйлүүдийг гаргадаг. Яг энэ бодлого нь дэмжиж байгаа юм шиг, дэгээдэж байгаа юм шиг ийм бодлого. За тэр малчтыг дэмжинэг нь явсаар байгаад махан үнэтэй байхыг бид нэр дэмждэггүй. Мах өсчгөр мах өсчлөө, махны үнийг буулгах ёстой гэдэг бодлого ярьдаг. Тэгвэл тэр дэмжлэгүүд чинь дэмжлэг юм уу, дэгээдэлт юм уу? Ноос ноолоор нэг жаахан өсөх болохоор явсаар байгаа тэр нь за элдв янзын боловсруулалт хил гайл татвар гээд бас эргээд нөт хийгээд игээдчихдэг. Уг нь бол тэр гарж байгаа бараа бүтээгдэхүүн нь яаж үнэтэй байх юм гэдэг энэ зүйл рүүгээ л хэдүүлээ явахгүй бол дэмжиж байгаа нэртэй бараа эцсийн бүтээгдэхүүн нь бүгд үнцэнгүй. Нөгөө арьс шир ноос ноолоор мах шүл одоо бүгдээрээ л үнэгүй. Тэгсмөртлөө асар их дэмжиж гэн гэдэг дэмжлэг авж байгаа нэртэй хэдэн хөдөөнийх нь яг үнэндээ. Тэгэхээр одоо цаашид гол нь яах юм бэ? Ингээд нэг юм нүдийн малаж гой сайхан гэж хошруулад нэг юм үзүүлэн шиг ингээл улс төрчтөнд хошруулад яваад яг ямар үнэлт дүнэлт өгч бодлогын ямар өөрчлөлт энд бүр жижиг биш асар том хэмжээний бодлогын өөрчлөлтийг л бид нэр ярихгүй бол бие биенээ хурахгүй бол энэ дэр ярихгүй бол үнэхээр хэцүү болчихлоо шүү дээ. Евраз гээд одоо гой сайхан юм ярьж гэн. Гэтэл гадагшаа тэр мах шилчин гарахаасаа өр дээр 20 цээр халдвар төвчний асуудал нь юуг нь шийдэггүй. Ямар ч алхам хийгдэггүй. Тэгэл тэнд нэг гой сайхан зүйл ингээд яригддаг. Малаа одоо халдвар төвчнөөс чөлөөлөх гэдэг юм уу, эрүүлжүүлэх олон улсын стандарт руу нэг алхмаар жоохон ойртох. Энд ямар нэгэн бодлогын өөрчлөлт одоо ингээд байхгүй. Тэгэл одоо нэг юм жилийн настай хоёулыг нааш цааш гэж яриад нэг ийм л юм л одоо болчлоо. Тэгээд энэ дээр ямар бодлого бодож байд ингээд нэг сараар жилээр бид нэр ингээд яваад ах юм уу? Одоо нөхцөл байдлыг бие биендээ үннээрээ хэлээд бодит байдлаа илүү тийм бодлогын том өөрчлөлтийг энэ бодлогын өөрчлөлтөр нь жижиг биш нэлээд тийм том хэмжээний өөрчлөлтийг л нөхцөл байдал биднээс шаардж байна. Тэр салбар тэр хүн ард чинь үнэндээ одоо тэр орлого ашиг за бүр олон улсын дүүрч зүр улсын дундчтайгаа харьцуулахын аргагүй тэнд залуучууд шинэ боловсон хүчин техник технологи одоо бүр бүтээмж гэдэг зүйлийг бүр ярилтгүй нэг юм салбар боллоо шүү дээ. Энийн дээр ямар бодлого чиглэл барьж идэв. Ингээд бид нэр зүгээр л арга цагаад бие биенээ хуураад ингээд яваад ах юм уу? Жилийн наан цаан хойш урагшаа болоод энийн дээр нэг бодлогын өөрчлөлт төлөвлөж байгаа зүйлүүд байдаг бол хэлж өгөөч. За ингээр сайд хариулт өгье. Үндсэндээ сүүлийн 30 жил бид хэд уул уурхаад түшгэлсэн ийм өрөөсгөл эдийн засгийн бодлого, эдийн засгийн бүтцийг бий болгосон. Тэрнийхээ бас эрсдлийг ч амсаж байгаа. Уул уурхаагаас ангид эдийн засгийн тулгуур гол салбар бол хүнс хөдөө аж ахуйн салбар, хөнгөн үйлдвэрлэлийн салбар. Үйлдвэрлэдэг байж улс орон доктортой өгч. Бид хэрэглэгч болчихсон. Энэ ковидоор маш тодорхой илэрсэн шүү дээ. Нэг сарын хүнсний нөөц байхгүй. Дандаа импорт, хэлгээл хаагдсан хүнсний нөөцгүй. Эндээс л одоо хөдөө аж ахуйгаа сэргээх, босгох, үндэсний дотоодын үйлдвэрлэлийг бий болгох, бэхжүүлэх ийм зорилт гарч ирсэн. За энэ мэн одоо цагаан алт хөтөлбөр, Атрын 4-р аян хүнсний хувьсгалаар нэр томьёолоод хэрэгжээд их хурл бодлого гаргаад явж байгаа маань энэ. Эцсийн гол зорилго бол үйлдвэрлэгч, мөн экспортлагч салбар болох. Ахиж төвчл их бий дотооддоо бид нар энэ хүнсний хувьсгалын үр дүнд нэлээд олон
үйлдвэртэй болоод авлаа. Нэлээд олон зуун шинэ бүтээгдэхүүнтэй сав баглаа болдоо сайжруулад авлаа. Та мах ярьж байна. Махны экспорт бид 30 жил мөрөөдсөн шүү дээ. Мах гаргая гэж. 2 жил дараалаад 300 сая долларын мах бид экспорт нь гаргаж чадлаа. Хөдөө аж ахуйн доктортой хөгжлийг хангах юм бол ерөөсөө л экспорт. Газар тариалан бүтээгдэхүүн ч экспорт, мал аж ахуйн бүтээгдэхүүн ч экспорт. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэмэн үйлдвэрлэх тал руу л явж байна. Энэ бүгд бодлого чинь цогц. Энэ хэдэн бодлого чинь хоорондоо ингэж уялдаж яваад байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор жишээд бол мал мах яагаад ингэж олон зуун сая долларын экспорт хийгээд эхлэвэ гэж. Эний цаан чинь нөгөө олон улсын гэрээ хилцээр мал эмнэлэг, малын вакцинжуулалт, эм бэлтгэл тэр ажил агцтай байгааг үр дүнд л экспорт гараад байгаа шүү дээ. Манай мал эмнэлгийн үйл ажиллагааг л олон улсад хүлээн зөвшөөрж болохоор манай мал махыг аваад эхэлж байгаа юм шүү дээ. Одоо энэ жилийн тухайд ноолуурын асуудлыг хөндөгдөж байна. Бид цагаан алт хөтөлбөрийн хүрээнд ноолуурынхаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмж чадсан тулдаа, самнах хүчин чадлаа хийж чадсан тулдаа ноолуурын үнийг унгаахгүйгээр малчтаас авч чадчихна шүү дээ. Хэрэв бид энэ бодлогыг хэрэгжүүлж чадаагүй бол өнөөдөр ноолуурын үн 50-70 мянган төгрөгөөр унахаар байна шүү дээ. Харин үндэсний үйлдвэрлэлтэй байсан тулдаа бид 120-165 мянган төгрөгт үндсэндээ зүүн бүс аваад дууслаа, төвийн бүс аваад дуусч байна. Одоо говийн болон баруун бүс эхэлж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйгаа ерөөсөө экспортын чиглэлээр